Намайг Цэвэг Сүрэнгийн инх баяр гэдэг би Эрдэмэн компанид одоо 1999 оны 7 сарын 21-нд ажилд орж исэн. Одоо бол Эрдэмэн компани үйлдвэрлэл эрхлсэн дэд захирал бөгөөд ерөнхий инженер гэдэг ажлыг хийж байна. Тэгээд энэ цаг мөч бол Эрдэмэн компанийн хувьд бол одоо түүхэн цаг мөч болж байна. Яагаад гэх юм бол Монгол улсад гидрометаллургийн аргаар Лондонгийн металлын бирж Аз зэрэглийн зэс үйлдвэрлэлээд одоо 25 жил болж байна. За мөн уул уурхаан эдэс түүхийн эдээс Монгол инженерийн мэдлэг, ур чадвар, ур ухаан, нэмийн өвтөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд 17 жил болж байна. Тэгээд энэ хугацаанд бол Эрдэмэн компани бол нийтдээ 54 мянган тонн катодын зэс үйлдвэрлэсэн байна. Мөн 1400 орчим тонн зэс цогмол бүтээгдэхүүн, тэрэн дотроо 65 нэр төрлийн цахилгааны кабель, утас, зэс, тууз, ахуйн хэрэглээний уртсах залгуур зэрэг бүтээгдэхүүнийг дотоодоо болон гадаадын зах зээл дээр борлуулсан байна. За мөн дээрх 25 жилийн хугацаанд бол улс орон нутгийнхаа төсөвт нийтдээ 115 тэрбум төгрөгийн татвар хураамжлуулж нийгмийн өмнөөс хариуцлага бас биелүүлсэн цаг хугацаанд харж байна. За дээр нь тэмдэглэж хэлэхэд бол Монгол улсын шилдэг зүй аж ахуйн нэгжээр манай компани 7 удаа шалгарсан байгаа. Энэ манай компани одоо цар хүрээ бүтээмжийг бол илэрхийлж байгаа байх гэж би бодож байгаа. За мөн түүнээс гадна Монгол улстай гидрометаллургийн одоо технологиор ажилладаг үйлдвэрүүдийн инженер техникийн ажилчдыг бэлтгэхэд бас томоохон хувь нэмэр оруулсан. Энэ одоо бидний бас гавьяа гэж би боддог. Тэгээ энэ бүх бүтээн байгуулалтыг хийхэд одоо Эрдэмэн компани ийм амжилттай явхад бол манай хөрөнгө оруулагчид за мөн Эрдэнэ төлөвлөрийн удирдлага хамт олон үе үеийн инженер техникийн ажилчид хамтран ажилладаг байгууллагууд нийт Эрдэнэ компани ажилчид хамт олон болон тэдний ар гэр одоо 25 жилийн өмнө мэндийг хүргье.